Бүхэндээ орчуулгын онол одоо зарчмын талаар нэг хэд үг хэлж өгье гэж бодож байна. Ер нь орчуулганд бол цорын ганц зарчим байдаг. Тэр нь болохоор үнэн зөвийн зарчим гэж. Үнэн орчуулан зөв орчуулна нь өөр юм байхгүй гэдэг ийм зарчимтай. За тэгээд одоо илүү дутуу юм нэмж хачирлаж болохгүй, гадуурхаж ялгуурлаж орхиж болохгүй, за худлаа хэлж болохгүй. За тэгэл одоо ерөөсөө орчуулагч хүн бол дээд тэргийн яс байх хэрэгтэй байдгийг. Тухайлбал одоо тооны урталд бол about гэж тавьчихаар орчим гэдэг утга өгчдөг. Өвгөө гэж тавьчихаар одоо гаруй гэсэн утгатай өгчдөг. Тэгээ орчуулагч хүний алдаа мадгаас болоод одоо жижиг сажиг гэлтгүй бүр түүхэнд айдас хүйдэс давтах хэмжээний хүртэл одоо ийм тохиолдол гарч исэн байдгийг. Тухайлбал одоо энэ үжлэгэн дээр 100 гаруй зочин ирнэ гэж орчуулах ёстой байтал 100 орчим гэж орчуулсан байхад л одоо 10 гаруй хүний хоол ундыг дутаахаас эхлээд асуудал төрдөг. Тийм учраас бол орчуулганд бол өвөө гэж ивэл яг л гаруй гэж хэлнэ, about гэж ивэл яг л тооны урталтай ивэл орчим гэж орчуулна гэдгийг бол хатуу санах хэрэгтэй. За тэгээ одоо энэ дэлхийн 2 дугаар дайнд бол одоо энэ Гитлерийн Герман холбоотны хүчинд ялагдсан нэг том шалтгаан нь болохоор зөвхөн одоо Испани хэлний орчуулагч тагнуулынхаа алдаанаас болсон гэж үздэг. За тэгээ Черчилль, Рузвельт хоёрыг Касабланкад уулзах гэж байна гэдэг ийм одоо чухал мэдээллийг дамжуулахдаа одоо энэ тийм үү Испани хэлэнд бол Каса гэдэг нь байшин ордон гэсэн үг, Бланка гэдэг нь болохоор цагаан гэсэн үг. Тэгээ энэ хоёрыг одоо цагаан ордонд уулзах гэж байна гэж дамжуулсан байтал яг өгтөө бол Черчилль, Рузвельт хоёр Африкийн Марокко гэдэг жижигхэн улсын Касабланка гэдэг жижигхэн хотод очиж энэ дайнд яах вэ гэдэг нууц уулзалтаа хийсэн. Тэгээ энийг одоо байрлалын буруу тогтоосны улмаас юу ярьсныг мэдэж аваагүй учраас Гитлерийн Герман холбоотны хүчинд ялагдсан нэг том шалтгаан болсон байдгийг. Тийм болохоор одоо орчуулагч хүн наагур нийлсэн бүдүүн баргийн тийм орчуулах хийж өрөөсөө болохгүй. За тэгэхээр одоо орчуулганд цорын ганц зарчим байдаг юм байна. Тэр нь үнэн зөвийн зарчим. Үнэн орчуулна, зөв орчуулна өөр юм байхгүй гэдэг зарчимтай байдаг байна шүү дээ. За одоо дараагийнхаа хэсгээр багш танд орчуулгын төрөл зүйлийн талаар ярьж өгье.